За сайн бацаана өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр би болохоор ингээд бодтоор нь ингээд харуулъя гэж бодсон. Ингээд хоёр адилхан сав бэлдсэн. Тэгээд бидний шүүхтүүд те бидний ус шүүгч маань ямар байх нь вэ? Тэгээд шууд тарантаас хоол унсанд хэрэглэх юм бол тэр ус маань бас хэмжээ ямар байх нь вэ гэдгийг pH буюу тийм хүчин сүлтийг шалгадаг юм бодцоо. Тэгээд зориултын бодцоор ингээд шалгаад үзье гэж бодлоо. Тэгээд би нөө хэрэглэх хэлбэр гэдэг ийм саунд хийсэн байгаа. За тэгвэл одоо хоёр адилхан саунда энд нь болохоор эстрим болсон ингээд адилхан юм шиг хийчих. За энэ болохоор манай амиг энэ ус шүүгчнээс гаргаж авсан ус байгаа. Энэ болохоор шууд тарантаас хоол унсанд хэрэглэх юм бол тэр ус маань ямар байх нь pH баланс нь ямар байх вэ гэдэг ингээд харъя. За тэгээд бодцоо адилхан хэмжээтэй хийн. За ингээд адилхан хийцэн. За тэгээд энэ наалах нь болохоор шууд тарантаас гаргаж авсан ус байгаа. За бодит үрдүн бол ингэж гарч ийн. Тэгээд яагаад ингэж гарч байгаа юм бэ? Уг нь бол хүний ходоод гис рүү орж байгаа юм байна. Тэр голын өнгөн дээр байх хэрэгтэй байна. Тэ зохистой хэмжээ нь тэр голын өнгөн дээр ирэх ёстой. Тэгвэл хэд ингэж цэнхэр гараад ирэх юм бол энэ бол шүлцэг ус байна гэсэн үг тий. Тэр нь болохоор натрийн холоор тий химийн бодис ихтэй байна. Ариут төгч бодис тий тийм юм ихтэй байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд улаан руугаа гараад ирэх юм бол бас хүчлэг ус байна гэж үзэн. Тэгээд хүчлэг ус байх юм бол бас болохгүй тий зохисгүй хэмжээ. Хамгийн наазах нь нөгөө цээж хорсох тий ходоодын хүчил хэсгээс ахуулаад бас боломжгүй хэмжээ юм байна. Гэхдээ манайх уг нь бол ингээд чэйжүүд амьдартай. Тэгээд чэйжүүг усыг бол уг нь айгүй сайн гэдэг бараг шүүлтөөр шаардлагагүй гэж үздэг боловч яг бодит үр дүн бол ийм гарч ийн. Тэгээд солонгостой зөвхөн солонгостой биш те эхлээд бас ингээд чэйжүүг бас усны юу нь боломжийн гэж үздэг боловч яг бодитоор бол ингэж гарч байгааг бас харлаа тий. Тэгэхээр та нар маань гэсэн байгаа хотынхаа усыг бас ингээд гэртээ шалгаж үзэж болдог шүү. Ингээд туршлагын багцаа аваад гэртээ шалгаад үзээрэй. Бид нэр хэдийн ингээд ус сайн уух ёстой гэж үздэг боловч бас зөв ус уухгүй бол тэр маань эргүүлээд нөгөө айхтар өвчний бас суурь нь болох юм байна гэдгийг бас мэдээж аваасаа гэж хүслээ. Баярлалаа.